Хэрвээ би танд дэлхийн томоохон компаниуд болох IBM, Toyota, бүр NASA хүртэл ашигладаг сэтгэлгээний энгийн арга байдаг гэвэл итгэх үү? За тэгвэл энтэй танилццгаая. Бид бүгдээрээ л иймэрхүү мөчүүдэд байсан гэдэгт итгэлтэй байна. Цаг үүрсэн уулзалтууд, бүтээл санаа гаргах ёстой хурал маань ямар ч шийдэл гарахгүйгээр төгсдөг. Иймэрхүү уулзалтуудад байсан л үсттэй. Үүний асуудал нь юу юм бол яагаад биднээс шийдэл бүтээл санаа гардаггүй юм бол үүний учир нь хүмүүр өөрөөр сэтгэлгээний аргыг тухайн цаг мөчид ашигладагтай холбоотой юм. Сайн уу? Сувда байна. 6 малгайн сэтгэлгээний аргын сургагч багш. Эдвард Боно нэгэн хувьсгалт зүйлнээсэн. Тэр нь бидний тархи сэтгэн бодох явцдаа нэг горимоос нөгөө горим руу шилжихдээ тиймж оновчтой байж чаддаггүй байна. Тэгэхээр үүний шийдэл юу вэ? Үүний шийдэл нь бол сэтгэлгээний арга барилуудыг хуваарлах арга юм. Тэгэхээр бидний шийдэл бол сэтгэлгээний горимуудыг салгах. 6 малгайн аргатайгаа танилццгаая. Эхний малгай бол цагаан малгай. Цагаан малгай бол мэдээлэл баримт цуглуулах малгай юм. Та шийдвэр гаргахад шаардлагатай бүхэл баримт болон мэдээллийг цуглуулснаар шийдвэр гаргах оновчтой түвшинд ирнэ. Жишээлбэл миний хичээлд хитээс хитэн насны ямар сонирхолтой хүүхдүүд сууж байгаа вэ гэдэг ч юм уу. Эсвэл бидний төсөв хэд вэ? Иймэрхүү шинэ бүтээгдэхүүн гаргахад биднээс ямар материал байгаа вэ гэдэг зүйлсийг асууж гаргаж ирж байгаа нь бидний цагаан малгайны арга юм. Улаан малгай. Энэ бол мэдрэмж, сэтгэл хөдлөл. За тэгэхээр сэтгэн бодох явцдаа өөрийнхөө бодол болон мэдрэмжийг илэрхийлэх нь маш чухал байдаг. Тэгэхгүй болвол бид нар зөвхөн сэтгэл хөдлөл мэдрэмжиндээ автагдаад цаашаа явах маш их боломжтой байдаг. За энэ бол өсвөр насны хүүхдүүдэд маш их гардаг зүйл. Өөрийнхөө зөвхөн улаан малгайг л өөрийнхөө бүх бодлыг гэж боддог үйл явдал болдог. За тэгэхээр улаан малгай бол зөвхөн бидний нэг малгай юм шүү. За жишээлбэл биеийн төсөлд оролцохдоо маш их баяртай байна гэж бодож болно гэсэн үг. Хар малгай. Энэ бол сул тал болон аюултай зүйлс, бэрхшээлтэй зүйлсүүдийг боддог малгай юм. За тэгэхээр альва нэгэн төсөлд сул талуудыг нь бодох шаардлага гарвал бид бүхэн хар малгайгаа өмсдөг. Жишээлбэл хурал дээрээ бид бүхэн бүгдээрээ зэрэг хар малгайгаа өмсөд энэ төсөлд ямар асуудлууд гарч болцсохгүй вэ гэж бөөнөрөө бодож болно гэсэн үг. Эсвэл энэ төлөвлөгөөнд юу буруу байж болох вэ гэдэг ч юм уу. Шар малгай. Шар малгай бол сайн талууд, эерэг зүйлс, ашиг тустай талуудыг бодож болдог. За тэгэхээр альва нэг төсөл дээр эсвэл шинэ бүтээгдэхүүн дээр авчрах давуу талуудыг нь сайн зүйлсүүдийг нь бодож болно гэсэн үг. Жишээлбэл бүтээлч сэтгэлгээ бол шар малгай. Учир нь өрсөлдөх давуу талыг бидэнд өгдөг. Бидний ногоо малгай бол бүтээлч сэтгэлгээ шин санаа гаргах малгай юм. За тэгэхээр хүүхдүүдийгээ бид ногоо малгай өмсөөрэй гэхдээ галзуу сэтгээрэй гэж хэлдэг байгаа. Альва асуудалд шийдэл олох шаардлага гарсан бол ногоо малгайгаа өмсөөрэй. Жишээлбэл хүүхдүүдийг хичээлд яаж сонирхолтой оролцуулах вэ? Багш нар хүүхдэд биш, хүүхдүүд багш нарт заавал хэр үр дүнтэй байх вэ гэдэг ч юм уу. Эцэст нь цэнхэр малгай. Цэнхэр малгайгаа өмсөн тохиолдолд альва зүйлийг томоор нь харж бодлоо удирддаг юм. Шийдвэрч гаргах мөн боломжтой. Маш энгийн 6 малгай байгааз эдгээр 6 малгайн горимдоо бид нэр хөтлөгдөөд альва асуудал шийдэл гаргах ч юм уу шин санаа гаргаж ажилладаг. За тэгвэл бодит жишээ аваад үзье. Асуудал. Би YouTube хуудас нээх хэрэгтэй юу? Шар малгайгаа хамтдаа өмсөе. Магадгүй бүтээлч сэтгэлгээний талаар илүү олон хүмүүст бичлэгээр хүрэх боломжтой юм. Яагаад гэвэл учир нь хүмүүс бичлэг үзэх илүү дуртай байдаг. Уншихаасаа илүүтэй тий. За хар малгайгаа өмсөе. За тэгэхээр бодогдож байгаа зүйл бол хичээл заах цагаасаа илүү цаг гаргаад YouTube хуудсан дээрээ бичлэг хийх шаардлагатай болох юм. За тэгвэл ногоо малгайгаа өмсөд үзье. Ногоо малгайн дээр эцэг эхчүүдтэй явуулдаг сургалтынхаа мэдээллийг магадгүй YouTube хуудасныхаа линкийг явуулчихвал илүү амар байж магадгүй гэдэг ч юм уу те. За тэгэхээр хамгийн эцэст нь тэгвэл цэнхэр малгайгаа өмсөе. Би үүнийг үнэхээр хийх хэрэгтэй юу? Шар малгай болон хар малгайгаа өмсөд улаан малгай мэдрэмжийн дараа үүнийг хиймээр байна уу гэд бодод үзэхлээр хиймээр байна. Гэх юм бол хийгээд үзээрэй. За тэгэхээр та дараагийн хурал эсвэл уулзалтан дээрээ шийдвэр гаргах хэрэгтэй байгаа бол 6 малгайн сэтгэлгээний аргыг ашиглаад үзээрэй. Маш энгийн бөгөөд хүчтэй арга техникүүдийн нэг юм шүү. Та төрөлхийн аль өнгийн малгайг
илүү их өмсдөг вэ? Аль сэтгэлгээний аргыг өдөр тутамдаа илүү их ашигладаг вэ? Комент хэсэгт бичиж үлдээгээрэй.